За хууль санаачдын оруулж ирсэн энэ хуулийн өөрчлөлтийн төслийг бол дэмжиж байна. Гэтэ сая Бачимик гишүүний хэлээд байгаа яг үнэн байгаамаа. Зүгээр яг энэ хүнсний хууль болон хүнсний аюулгүй байдалд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага ямар байна вэ гэхээр жишээ нь бид нар одоо хүнс үйлдвэрлэгээд ярих юм бол Улаанбаатар хотод нийлүүлэгдэж байгаа мах байна тийм ээ. Яг малчны гар дээрээс дундын зуучлагчийн гараар ороод одоо зах хөдөлтооны төвүүдээр зарт борлуулагч байна. За энэ хүнс үйлдвэрлэлөө шууд орж ийн хүн ам маань шууд хүнсэндээ хэрэгжилж байна. Тэгэхээр энэ дээр энэ хуулийн зохицуулт бол би одоо тэр чанарын удирдлагын тогтолцоог бий болгох гээд байна. Улаанбаатар хот руу одоо юу гэдэг нь үйлдвэрлэлийн аргаар боловсруулагдсан мах одоо борлуулагдана, хүн амд нийлүүлэгдэнэ ч гэдэг юм уу. Энэ асуудлыг би зохицуулах гээд байгаа гэж харж байгаа зөв нэгдүгээрт. Хоёрдугаарт яг энэ тогтолцоог хэрэгжүүлснээр бид нар баахан одоо чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж ингээд нөгөө зөвшөөрлийн чинь тоо хэмжээ нэмэгдээд жирийн иргэн энэ одоо хоол хүнс үйлдвэрлэл рүү орж ирэхэд нэвтрэх тэр саадын өндөр болгоод өгчвээ. Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч. Зүгээр ер нь энэ хүнсний аюулгүй байдал хүнсний тухай нөгөө хүнс ирүүлэл хүн ирүүлэл гэдэг шүү дээ тийм ээ. Энэ асуудлаа бид нар энэ шинжил талаас ойлгох нэг өөр асуудал. Яг өнөөдөр хүнс үйлдвэрлэгч талаас та нар яаж харж байгаа юм бэ? Тэднийхээ нөгөө саад бэрхшээлийг улам их нэмэгдүүлээд зөвшөөрөл лиценз болоо явуучих вэ? Энэ дээр нэг хариулт өгөөч гэж хүсэж байна. За хууль санаач мандахыг хариулъя. За энэ хуулийн үндсэн гол концепц бол бид нар нөгөө хүнсний баталгаат хууль дээр одоо сүүлийн 13 жилийн хугацаанд цогц бодлогын түвшинд орхигдсон байгаа чиглэлийг бид нар төлхөө тусгаж оруулж өгч байгаа. Үндсэндээ бол хүнсний хангамж, хүртээмжийг доктортой байдлыг хангах, за хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний баталгаат байдлыг хангах, за дээрэс нь бас нэг чухал асуудал бол өөрөө шимт хижээллэг чанартай хоол хүнсийг сонгон хэрэглэх боломжийг зөв зохистой хэрэглэх одоо төлөвшүүлэх ийм одоо чадварыг оруулж өгч байгаа. За хүнсний салбарын үндэсний нөгөө нэг сүрэн төсвөрлөх чадах гэсэн энэ үндсэн дөрвөн энэ гол цогц бодлогын чиглэлийг оруулж өгөөд үүнийгээ бодлогын хэрэгжлийн механизмыг тусгаж өгч байгаа. Яг энэ хуулийн дээр юу гэдгийг нэг хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлын тухай хуультай холбоотойгоор нөгөө хяналтын механизм энэ төр бол орж өгөөгүй. Яг л энэ хүнсний тухай хууль бол өөрөө гол малгай хууль байгаа. Тэгээд түрүүн хэлсэн ерөөсөө л хүнс үйлдвэрлэх юм бол хамгийн наад захын зохистой дадлыг жишээлбэл одоо өнөөдөр нийтийн хоол үйлдвэрлэл энэ хуулиас гадуур зохицуулагдаагүй ирсэн байсан хүнсний сүлжээний гол одоо тээвэрлэлт, хадгалалт нийтийн хоол үйлдвэрлэлийн сүлжээг хүнсний сүлжээний дотор багтааж оруулж өгснөөрөө за нэгд хуулиар одоо ингэ зохицуулагддаг, хамгаалагддаг ийм орчныг бий болгож байгаа давуу талтай. Хоёрдугаарт наад захын одоо үйлдвэрлэл эрхлэгч байгаа бол зохистой дадлыг л нэвтрүүлэх ийм шаардлага тавьж байгаа. Хүнсний томоохон одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжүүд бол угаасаа нөгөө яг шалгуур үзүүлэлтээрээ ISO стандартуудыг болон HACCP-ийн одоо энэ стандартуудыг угаасаа хэрэгжүүлээд явж байгаа. Түүн дээр угаасаа одоо томоохон үйлдвэрлэгчид өөрсдийнхөө тээвэрлэлтийг хадгалалт нөөцлөх бүх асуудлуудыг стандартын дагуу үйлдвэрлээд явж байгаа. Тэрэн дээр бол бид нар одоо наривчилсан одоо ийм байх ёстой гэдгийг бол энэ хүнсний тухай хуулинд бол ерөөсөө оруулж өгөхгүй. Энэ өөрөө хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлын тухай хуулийн дээр одоо нарийн одоо угаасаа наривчилсан заасан заалт байгаа учраас энэ дээр бас нөгөө нэг залруулах хийя гэж бодож байна. За минь цагийн шин тодруулъя. Тэр хүнсний аюулгүй байдал цаад шимт хүнсний шимт зэжил найрлах талаас нь би ойлгож байна. Гол асуудал юм том үйлдвэрлэгч нар бол яг энэ мэдээж одоо чанарын удирдлагын тогтолцоог шат шатандаа хангаад явж байгаа. Энд чинь цаана хүний эрүүл мэнд аюулгүй байдал. Гол асуудал юм юу гэхээр зэрэг жишээлбэл бид нар гудамд хоол зараа зогсож идэг зад өчнөө иргэд маань байгаа шүү дээ. Наадмаар бид нар энэ цэнгэлдэх тойрол зогсдог хүмүүсээ бид нар энэ жил одоо юу гэдгийг тогооч нь мэрэгжлийн байх ёстой ч гэдэг юм уу ингээд шаардлага тавиад эхэлчихсэн шүү дээ. Энэ хууль чинь явж байгаа тийм юмнуудыг бүгдийг бомжлоод авах гэж байгаа юм биш үү? Яг тэр одоо хөрсөн дээр одоо амьдралаа залгуулах гээд цайны газар ажиллуулж байгаа гудамны хоол ундаа ирэхэж байгаа энэ хүмүүс дээр чинь энэ хууль чинь яаж явах гээд байгаа юм бэ? Тэгээ бас л одоо яг ингээд энэ стандартыг нэвтрүүлнэ гэдээ явах юм уу? Зохицуултуудаа та бүхэн маань яг яаж хараад байгаа юм бэ? За мандахыг хариулъя.
3 номерыг хариулъя. Албан тушаалын нэрээ хэлээрэй. Протоколд оруулчихлаа. Ихма. За энэ нөгөө зохистой дадлалын стандарт гэхээр айгүй том сонсогдоод байж магадгүй. Ерөнхийдөө зохистой дадлал гэдэг бол яг хүнсний үйлдвэрлэл явахад гараа угаасан байх. Гамбанзаа цэвэрхэн байлгах асуудал, шалаа цэвэрхэн байлгах асуудал, хамгийн наад захын эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой гэдэг л ийм шаардлага. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулж бол 0-той байх. Агааржуулалттай байх. Гараа одоо юу гэдэг 0-д орох бүрж ирээд хүнсээ одоо үйлдвэрлэх юм бол гараа цэвэр угаасан байх асуудал бол зохистой дадлаар одоо зохистой дадлын стандартад тусгагдсан байгаа. Тэгэхээр энэ бол яг үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст бол ачаал өгнө гэж би бол одоо бодохгүй байна. За 2 номер нэмж хариулъя. За Бачмаг шүний саяны асуултанд хариулъя. Ер нь бол хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх асуудал 12 онд батлагдсан хүнсний тухай хууль дээр заавал нэвтрүүлэхээр орсон байсан. Угаасаа байгаа. Гол нь олон улсад итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулж болно гэснийг үндэсний одоо итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулна гэдэг ийм өөрчлөлтийг л оруулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол олон улсад итгэмжлэгдсэн биш, Монгол улсдаа итгэмжлэгдсэн үндэсний итгэмжлэлийн байгууллагаар. Хоёр дахь юм бол ISO нэвтрүүлсэн одоо тэр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа том үйлдвэрүүд бол зохистой дадлыг нэвтрүүлэх энэ шаардлага бол тавигдахгүй гэдгийг бас бид нар хуулийн төсөлтөд тусгасан байгаа. Баярлалаа. За болтон